өнөөдрийн манай зочд бол Иракт алба хайж байхдаа гавьяа агуулсан Самбуу Яндан Азаа хоёр Баатартайгаа уулзахыг хүсдэг. Америкийн ерөнхийлөгч Буш ирээд та хоёртай гар өрөө зураг авахулаад идэг. Би уулзаагүй явж идэг. Бид бол маш олон 100 жилийн уламжлалтай Монгол цэрэг гэдэг бол дэлхийд нэрээ гаргацсан. Тэгээд хамгийн сүүлийн жишээ нь бол та хоёр байгаа. Би Монгол цэргийн талаар маш бахархалтай ярьж байгааг учрна. Бидний одоо 800 жил, 900 жилийн өмнө бодож олсон байлдааны арга тактик биш. Давтлах, ухрах, хажуу талаас нь энэ болгон өнөөдрийн хүртэл дэлхийн 1 номер Америк улсын Батламгалах их сурвалж заагдж байна. West Point-д сурах хүчигт нь орцсон. Цэргийн түүхийг албан ёсоор цэргийн түүхийн явж байна. Тэгээ одоо Иракт та хоёрын хийсэн яг тэр өдөр юу болсон? 2 сарын 18-ны өглөө үүрээр нөгөө халдлага болоод тэр нөгөө барьцаанчлагдсан тэр тий одоо ерөнхийдөө амийн золиос террористүүд гэж бас хэлнэ тий. Тэр нөхдүүд бол одоо ингээд одоо бидний үйл ажиллагаа болон одоо олон улсын хамтарсан тэр үйл ажиллагааг тассан зогсоох зорилготой бааз руу халдлан тавталсан. Тэр үед болохоор яг би нөгөө өөрийнхөө цэг дээр байсан 1-р цэг манай Самбуунд 2-р цэг мөн Самбуундгийн талаас нөгөө утаа шашиг нөгөө сарниулах үйл ажиллагаа Самбуугийн талаас ихэлсэн бохоггүй. Самбууг сарниулаад миний талаар ингээд нөгөө эсрэг бөмбөгтэй машин орж ирсэн. Ачааны машин дүүрэн тэсрэг бацсан тий. Дүүрэн одоо тий 750 кг гар хийцээ тэр бол ерөнхий гар хийцээ. Ачааны машиныг одоо том Йонкстэй ачааны машиныг л тэсрэг бөмбөгөөр сэнэглээл тэгэл тэрийг одоо жолоочтонд атгадаг тангентууд юм үүдний тэрийгээр тоноглол хүрэх ёстой газараа ирээд тэр гараа тавих юм эсрэг тийм зориулттайгаар ингээд би яг зэвсгийн шинжээчдийн тэр сүүлдэнд дүгнэлт гаргасан юм дээрс л ярьж байгаа юм л та. Тэгээ ингээ орж ирсэн. Тэгээд ороод ирсэн чэйждэн тус газар нь барайл тэгэл ер нь хувцалт нь яа гэдэг нөгөө тэр ингийн машины дотроос нөө шилний цаас ямарсан хүний дүрс ингээ харагдаж байгаа. Тэрнээс царай танигдах. Тэр чинь тэр орж ирэхээс өмнө бас нэг ийм шавар хашаа байсан. Тэрийг төслөө нөө шороо бож гаргаж байгаа байхгүй. Орж ирэхээс өмнө бидний нөгөө бас нэг ингээ 2 метр арай хүрэхгүй намхан нөгөө шар шавраар байсан хашаанууд ингэдэг штэ. Машин заавал тавьж амжаагүй байсан. Тэрийг тавьж амжаагүй. Тэр чинь бол ерөөсө гэр хороолт. Тэр чинь шал өөр нөгөө шалган нэвтрүүлэхээр биш айлууд байдаг газараар орчихсон. Ямар биш юм бэ те? Тэгээ юу машин задлаа айлууд байдаг газараар. Тэгээд тэр эхлээд бол ханыг дэлбэрээд нэг машин жижиг машин ирээд ингээд одоо бодис юугаа тавиад дэлбэлсэн байгаа. Тэгээд ингээд гарц гараад ирэнгүүд ингээд ачааны машин орж ирсэн. Тэгэл ерөөсө болсон үйл явдал бол тийм л юм байна. Одоо хэдхэн секунд л болоо шүү. Хэдхэн секунд энэ бол ерөөсөө яг ингээд ерөөсөө нэг минутын доторх л ажил. Ороод ирлээ. Ямар ч байсан жолооны баримжаан дээр хүний дүрс байсан. Тэрийг нөгөө жирүү чиглүүлэл ингээд боцсоо дуусаад дэлбэрсний дараа нь би доошоо яг яаж бууснаа санахгүй. Ямарсан тэр ингээд тэндээ би нэг байрандаа байгаад байгаа гэдэг мэдчихсэн. Тэгээд яг доошоо бууцсан байсан Самбуу бүх холбоонуудыг мэдээллийг төвдөө дамжуулж намайг ямарсан байна амьд байна юу тэр одоо юмдыг дамжуулж өгч ингээд төвдөө холбож. Хэрвээ тэр хашаараа орсон бол хэдэн өөхөр хэдэн зэрэг. За одоо 2000 гарын цэрэг албагч. Өглөөнийхөө цайнд орж ирсэн. Өглөөнийхөө цайнд. Өглөөний яг тэр машин дэлбэрдэг үеэр ч юм бол ер нь өглөөний цайнд баазын ихэнх цэрэг албагчд яг тэр үеэр хоолнд орж байгаа. Хоолнд орж байгаа үе. 700 яг олон хүн орж байгаа юм бол одоо хэмжээшгүй их юм байна. Тийм 10 км-ийн цаатлын байрнуудын цонхнууд хагарсан байсан. 10 км хааш 10 км. Тушаалын дагуу 2008 амийг аврахын тулд давтлагчийг одоо амиа зорилгочийг алдлаа. Тэгэхээр яа тэр анхны шөнөө нойр мэдээж хүрхгүй л баг тийм ээ. Ерөнхийдөө тэр бол маш хурдтай болоо явсан болохоор нөгөө стресст орж арай амжаагүй. Эренгүүд тэгээд нөгөө нөхцөн биений үзлэг хийгээд битүүрдээ шархсаар тэгээд нөгөө халцарсан шалбарсан газруудад эмт одоо боох юм материал ингээд тавиад бүх одоо үзлэгээ хийгээд тэгээд одоо бод тайвшруулах тариа хийсэн юм шиг байна. Тэгээд нойр үрж байсан орон тэгээд онцсон маргааш өглөө уссан. Хоорондоо юу ярих вэ? Ярьж амжаагүй. Тэгэл бужигнал ерөөсөө. Тэгээд тэрнээс хойш ер нь 2 сар хантаас дуулганаас
салаагүй. Тэгэл ерөөсөө 2 сараас. Бидний шогчод ерөөсөө 6-7 9 хоногийн Бүжигнүүлээч. үйл явдал хэлчихэж байгаа. Тэгэл тэр дэлбэрэл тэр давталгооч л та нарыг жинхэнэ нөө нэг цэргийн дүрм журм гэдэг юмд боддоор их ордуулж байгаа ойлтолж аруулж гэж байгаа. Цагийн байдал. Тий. Тэгээд энд одоо ингээд бит хоёр ингээд ерөнхийдөө бит хоёр гэж яриад бас энэ Монгол цэргийн баг хамт олон бүх ээлж үүрэг гүйцэтгэсэн ээлжүүд бол яг л ийм одоо нэг зорилготой, нэг бодлоготой бүх юмд одоо авгаалжтай, хурдтай одоо бүх талаас нь тагнуулын мэдээ талаас нь ингээд бэлтгэж энэ чэнс ингээд очиж үүргээ гүйцэтгэж байсан. Одоо магадгүй бит хоёроос өөр өчнөө олон монгол цэргүүд тэрийг бол хийх баг. Хийх боломж байсан. Дүрм журм нь одоо яадаг юм? Машин зөвшөөрлгүй машин давхиад ирвэл дээшээ анхааруул зогс мохс гэж хэлнэ гэж байдаг юм уу? Эсвэл зүгээр шууд арга хэмжээ авах хэрэгтэй? Тэр орох ёстой газараар машин орох ёстой. Тэгтээ бол журам дүрмийн дагуу. Тэр чинь өөр газраас орж ирсэн. Тэр чинь шууд тийм газраас ингээ орох юм бол анхааруулах буудлага хийн. Хэрвээ одоо шууд ингээд талдаад орсон бол анхаарал буудлага хийж амжихгүй учраас шууд гал нэхэл. Тэр террористууд бол газраар улсууд байгаа шүү дээ. Орох газраар орж ирвэл шууд галнаж устгах л.